олон үе шатыг давна гэхээс илүү яг ингээд залуу хүний хувьд яг нийгэм тулгамдж байгаа тэр ухамсартай асуудлыг яг өөрийнхөө нүдээр олж хараад тэрнийг өөрчлөх хүсэл гэж хэлж болно. Тэрнээс үгүй нэг даваа бэрхшээл гэхгүй ямарваа нэг хийх шаардлагатай зүйл гэж үзэх болохоор нэг хэцүү баг. Парламентын мэтгэлцээ биш шүүхийн мэтгэлцээ ер нь бол давмгайлж байгаа гэсэн. Тэр нь яг юу юм бэ гэхээр үндэслэл бич сурах арга барил болон яг багаар хамтрах ажлыг илүү хөгжүүлж өгж байгаараа бас онцлогтой болов уу гэж бодож байна. Бусад тэмцээнүүд гэх юм бол шууд тэр дор нэг шийдлийг бэлдүүлдэг шиг. Энэ бол илүү ингээд хугацаа өгснөөрөө биднэрт илүү судлах боломж буюу тэр асуудлыг илүү нухацтай хандах тэр боломжийг бас олгож байгаараа бас их давуу талтай. Анх удаага орж ирээд хүүхдүүдтэй ингэж мэтгэлцэж өөрийн оюун ухаанаас харсандаа баяртай байна. Цэцэртэй холбоотой тийм мэдээллүүдийг бол нийгмийн ухааны хичээлээр авч ирсэн. Тэгээд төдийлөн яг наривчлан тийм судалдаггүй байсан. Тэгээд энэ тэмцээнд орснороо бол улс төрийн санхүүжилт, улс төрийн бодлого гэх зүйлийн талаар илүү сайн мэдэж бас бусдаагаа санал бодлоо ингэж солилцсон маш сайхан үйл явдал боллоо гэж бодож байна. Улс төр гэдэг нь болохоор яг нөгөө бид нэр ингээд улс төр гэхээр хитрхи том юмар төсөөлж байдаг. Гэтэл энэ нь болохоор бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байдаг тийм зүйл үү? Амар тултлан хангалттай бэлтгэнээр шилж чадахгүй гэтэл тодорхой хэмжээнд бол бэлдэж чадсан гэж үзэж байна. Сандралтай бол жоохон сандарч байна. Одоо тэмцээн болгон ч угаасаа ялах гэсэн хоёр сонголттой байдаг шүү дээ. Тэгэхээр ялагдсан ч гэсэндээ ер нь аль сэтгэл хангалуун байна. Тэгвэл тодорхой хэмжээний судалгаа хийж явах хэвчтэй бол маш олон зүйл мэдэж авсан. Өнөөдөр бид энэ тэмцээний эхлэхээс өмнө улс төрийн намын санхүүжилтийн талаар огт мэдлэггүй. Тэднийг өнөөдөр 1000 төгрөгийн саналаар гардаад парламентад 10 сая төгрөгөөр судал үнэлэгдэг гэдгийг хүртэл мэдэх ямар ч боломжгүй байсан. Боломжтой байсан боловч бид нэр тэрийг сонирхдаггүй байсан. Энэ тэмцээнээр дамжуулаад тийм маш олон мэдээлэл мэдлэгийг бас хоримтлуулж чадлаа гэж үзэж байна. Аль болох нөгөө нэг одоо парламентын мэтгэлцээн гэдэг болохоор сөргөлдөө амин үүсдэг. Энэ мэтгэлцээн дээр ихэд нөгөө бүрэлдэхүүнээр шүүж байгаа учраас нэг сөргөлдөө гарсангүй. Яг одоо улс төр гэдгийг 76 гараар л ойлгодог болсон. Энийг л эвдэх зорилгоор л оруулж ирсэн байна. Бичгээр үндслээ бэлдэж ирж байгаа гэдэг нь бол маш давуу талтай. Тэгэхээр тэр үндслийнхаа хүрээнд яриад явчихж байгаа болохоор харьцангуй зохион байгуулалт сайтай. Тэлцээнийг ингээд зохион байгуулж байгаа нь оюутнуудад улс төрийн мэдлэгээ өргөжүүлэх боломжийг нэлээд сайн олгож өгч байгаа юм байна. Яагаад гэхээр нам нь өөрөө үйл ажиллагаагаа явуулах, бодлого тодорхойлох, улс төрийн соёлыг төлөвшүүлэх гэд маш олон үүргийг гүйцэтгэж байгаа байхгүй юу? Тэгээ сонгуульд оролцох гэх хамгийн чухал нь. Гэтэл яг хөдлийн ийм олон үйл ажиллагаа явуулах гэхээр санхүүжилтийн хувьд хараат байдалд орчихдог. Тэгээ санхүүжилт бүрдүүлж байгаа үндэс нь өөрөө юу вэ гэхээр хувь хүн альскол аж ахуйн нэгжээс орлого авдаг. Аж ахуйн нэгж хуулийн эцэгээс авч байгаа хандивын хэмжээ явуулна 10 сая гэж зааж өгсөн байдаг. Гэхдээ тэр нь үнэхээр 10 сая үгүй юу гэдгийг хянах ямар ч механизм өнөөдөр байдаггүй. Өөрөөр хэлбэл улс төрийн намын тухай хууль нөр асуудалтай байна гэсэн.
өнөөдрийнхоор бол аюу мундаг яаж хийх вэ, яаж мэтгэлцэх вэ гэдэг зүйлийг ер нь бол ойлгож авсан. Ер нь бол багууд ер нь бол ерөнхийдөө жигт бүгд маш сайн уншсан байна. Судалсан байна. Тэмцээн нь ямар онцлогтойсэн бэхээр Cactus гэсэн шинэ одоо улсыг бий болгоод за тэр улстай яг үгээр шинэ нөхцөл байдлуудыг оруулж өгсөн. Тэгээд миний хувьд шүүгчрээ ажиллахдаа яг үгээр ийм хиймэл одоо зохиомл кейс дээр ер нь мэтгэлцэх тийм боломж байна уугүй гэдэг дээр бол нэлээд эргэлзэж исэн. Гэхдээ өнөөдөр бол тэр боломжтой гэдэг бол манай мэтгэлцэгч залуучууд нь бол харуулж чадсан. Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нь өөрөө яг Монгол улсын өнөөдөр яг иргэн болон мэдэх хэрэгтэй те олон нийт өөрөө яг энэ тал дээр маш мэдлэгтэй байх хэрэгтэй асуудал болж байгаа юм л да. Тэгэхээр энэ асуудлыг одоо ингээд яг мэтгэлцээнээр одоо ингэж бас тодорхой хэмжээний түвшинд магадгүй энэ эхлээд оюутнуудын түвшинд дэвтэрч जैन цаашлаад бүр ингээд олон нийтэд бас яг энэ сэдвээ энэ талын мэдлэг мэдээллийг түгээгээсээ түгээлцэгт нь бас туслахаа гэж бодож байна. Зүгээр хий хоосон ярих биш тийм үү? Гол нь хамгийн гол нь яг юу байна, олон улсын харьцуулалт юу байна гэдэг ийм судалгаа шинжилгээтэй ярьж байгаа их таалагдлаад зорилготой бол хүрсэн гэж бодож байна. 100-аад хүнд бид нар ингэж татаж оролцуулсан тэгээс гэдэг чинь бид нар энэ сэдвийг мэддэг те ядаж ингэж ихэнд нь ханил болсон хүмүүсийн тав нэмсэн гэж бодож байгаа. Улс төр ба мөнгө гэдээ ярих юм бол зөвхөн муу талаас нь ярихаас илүү бас өөр те гарц талаас нь ярьдаг өөр хамт олонтой боллоо гэж хүлээж байна. Мэтгэлцээний тэмцээн маань яг зөвхөн өнөөдөр ингээд багуудаа ялагчаа тодруулж байгаасан яг ингээд 2 сарын хугацаанд үргэлжилсэн тэмцээн. Тэгээ энэ хугацааны хувьд хөгжилтэй гарсан юм хэм бол анхны сургалтын дээр ирээд тэгээд энэ чинь 13 багийн 26 ингээд баг 20 гаруй оюутнууд ирсэн суужсэн. Тэгээд амьдралдаа анх удаа ингээд хоол өгдөг. Тэгээд дээрэс нь ингээд те бэлтгэдэг ийм мэтгэлцээн дээр ирлээ. Тэгээд хоолоор бөмбөгдүүлсээр гарлаа гэдэг тийм гарсан. Тэгээд мэдгүй тэр нас тэгээд оюутнуудад бас амар шинэлэг байсан юм шиг байна. Энд яг залуучуудын орон зай, залуучуудыг бий болгох, залуучууд үгээ хэлэх тийм орон зайг бий болгож дэмжиж ажиллаж байгаас нээлттэй нийгэм форумынхаа хамт олон тэгээд тэр дундаа засаглалын хөтөлбөрийн хамт олонд бас баярлалаа гэж хэлье.